За 24 дугаар бодлогын хувьд дараах дүрсэд хичнээн гурвалжин байна вэ гэсэн үг. Тэгэхээр би энэ хүү дүрснийхээ хуваалт бүрийг нь болохоор дугаарлчихъя. За 1 2 3 4 5 6 7. За тэгэхээр энэ төрлийн бодлогонуудыг бид нэр бодохдоо нэг дүрсээс бүрдсэн хэдэн гурвалжин байгаа вэ гэдгийг тодорхойлъё. Тэгэхээр нэг гэдэг дугаараас хэсэг бол гурвалжин 2 3 5 6 7 гэд нийтдээ надад 6 ширхэг хэсэг байна. За одоо түүний дараа 2 дүрсээс бүрдсэн гурвалжингуудын талаар болно. За жишээлбэл 1-ээс 1 2 болвол нийлээд гурвалжин үсгэж гих мэтчлэн харна гэсэн. Тэгэхээр би 1 2 гэж биччихье. Дараа нь 1 3-тай байж болно. 5 6-тай байж болно. 6 7-тай байж болно гэсэн. За ингээд бидэрт нийтдээ 4 ширхэг байна. За одоо түүний дараа 3 дүрсээс бүрдсэн хэд байна вэ гэдгийг харна. За 3 дүрсээс бүрдсэнийг нь би 3 4 7 ийм байж болж байна гэсэн. За тэгэхээр би тэрийг ингээ бичье. 3 4 7 2 4 5 байж болж байна гэсэн. Ингээд 2 ширхэг. Одоо үүнээс чашаа 4 дүрсээс бүрдсэн байна уу гэдгийг шалгаж үзэн. Гэтэл 4 дүрсээс бүрдсэн байхгүй учраас биднэрт нийтдээ хэдэн гурвалжин байна вэ гэхээр 6 дээр 4-ийг нэмээд 2-ыг нэмэх юм бол 12 ширхэг гээд гээ хариулт байх нэ.